зохион байгуулалтын арга хэмжээ авч хураагийн энийг хийж байгаа. Тухайлбал иргэд аж ахуйн нэгжүүдтэй хамтраад богино эргэлттэй байх тийм арга хэмжээг авсан. Өөрөөр хэлбэл энэ нийт айл өрхөд болон орон сууцнаас хогийг аваад 10 дугаар хогийн хойно байх цэг дээр түр буулгаад өдөрт нь буцаагаад тэрийг цаана одоо орон нутгийн аж ахуйн нэгж иргэдтэй хамтарч хогийн цэг рүү тусгай илүү их багт хамжийн хүн даацын автомашинуудаар зөөвөрлөж явж байгаа. Энэний үр дүнд бол бид нар өнөөдөр 4 хоногт үндсэндээ 170 м3 хог хаягдлыг бол татан зайлуулад байж байна. Тэгээ иргэд маань бас энэ дээр нэг буруу ойлголт байгаад байгаа шиг байна. Хой талдаа хогоо аваач асгаад байна гэж бодож байна. Тэр бол түр дамжих цэг байдлаар зохион байгуулж байгаа. Очоод одоо орон сууцнаас болон гэр орооллын айлуудаас авсан хог хаягдлыг буулгаад буулгахад нь тэнд нь шууд үргэлжлүүлээд цаашаа ачаад явж байгаа. Ийм шат дамжлагын ийм зохион байгуулалтыг авч хэрэгжүүлж байгаа шүү. Тэрнээс биш тэнд хогийг бүгдийг хой талдаа хураагаад овоолоод орхиж байгаа тийм зүйл байхгүй гэдгийг бас мэдэгдэе. Тэгээд энэ талаар иргэд маань хяналттай бас ажиллаарай. Тэгээ иргэдээсээ бид нар санал хүсэлтийг бол байнга хүлээж авч байгаа.